Манай аймаг Өвөр Монголын урт үзэс хорны Бугаттай хамтын ажиллагааны гараагаа эхлүүллээ. 2016-аас 2020 онд баримтлан ажиллах хөгжлийн хөтөч хөтөлбөрийн гадаад харилцаа хамтын ажиллагааг дэмжих ажлын хүрээнд Өвөр Монголын урт үзэс хорны Бугат хоттой хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Өвөр Монголын урт үзэс хорны улс төрийн зөвлөлдөх баг хурал, Хонконг, Макао, Тайваны хоорондын болон гадаад хэргийн холбооны дарга Юу Далай тэргүүтээ Өвөр Монголын урт үзэс хорны улс төрийн зөвлөлдөх баг хурлын орлогч нарийн бичгийн дарга, соёлын тэнхимийн орлогч дарга, Орд улсын улс төрийн зөвлөлдөх баг хурлын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Улаанбаатар хотын улс төрийн баг хурлын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, улс төрийн зөвлөлдөх баг хурал болон Хонконг, Макао, Тайваны хоорондын болон гадаад хэргийн холбооны албан өрөөний дарга гэх албаны хүмүүс, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд альчиллаа. За баярлалаа. Бид манай төлөөлөгчдийн бүрхэм өчигдөр орой танай гой аймагт ирсэн байхгүй юу? Энэ өглөө танай аймгийн байгаа хотыг хараад гой байна. Монгол орндоо ирээд сэтгэл өндөр байна, баяртай байна. Ийм сайхан Болог нутаг, Болог аймаг манасанд хаттаж болог Монголч болог манай бүх төлөөлөгчдөд гүн сугдал өгч байна. 18 засаг даргын өдөр ийм өндөр тавчнаа Болог аймгийн ерөнхий байдлыг манасанд таниулж сайхан аймгийн аж ахуй нийгмийн хөгжилтийг нэлээд гүйцэд ойлгож гэж бид бодож байгаа. Ямаас манай хүсэх нь манай Өвөр Монгол орн Болог аймагтай хамтын ажиллагаагаар эл талаар хөгжүүлэн бөхжүүлье гэж эм зорилгыг өвөрлөж ирсэн юм а. Бид бас энэ Болог аймгийн засаг дарга түнчлэн олон арвын хамаа бүхэ байгууллагын дарга нарыг халуунаар ухтаж байгаа энэ удаа илтгэсэн. Нэг юмгүй манай Болог аймаг манай Бод хоттой нөхөрцөг орон болъё гэсэн сайхан халуун хүслийг тавьсныг бид эрхэсэн өмнө Бод хотын засгийн ордонд гүйцэд хариулж өгч энэ удаа Бод хотын урлагаар бид шаардлагаар Бод хотын засгийн ордноос Болгын дарга наруудыг урж байх урлагийн бичгийн засаг даргад гардуулаад байртай байна. Манай аймгийн зүгээс мал аж ахуй, газар тариалан, боловсрол, соёл, ноос ноолор, үйлдвэрлэл, аялал жуулчлал, бүтээн байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол нөгөө талаас ч мөн манай аймгийн мал аж ахуй, боловсролын салбарт хамтран ажиллахаар төлхөө сонирхож байгаа онцолж байлаа. Хамтын ажиллагаа цаашид улам батж болтугай.